Сайн бацхан уу? Бид иргэлээ. Чи Европ амьдарч юм шүү дээ. Хөөе чи Берлинийнх уу? Энэ яг Берлинийнхаа. Энэ хартаа хараасаа. Хөөе чи Rave тийм шүү дээ. Энэ Rave бүжгэлдэг царайтай тийм. За 8 сарын 15-нд манай Rave the Planet-ийн truck-н дээр манай машиндаа гарч бүжиглэл бэлэн үү? Та бэлэн биз дээ. Бэлэн юм уу? Бид нар бэлэн, та нар бэлэн үү? Чи бэлэн үү? Би бол бэлэн. Yes. А гэхдээ та TikTok аваагүй л байгаа хэл та юмсан. За энэ жилийн манай Vibration-ы хамгийн том ивент болох 8 сарын 15 буюу Rave the Planet. За энэ дээр бүүнөрөө DJ нартайгаа бүүнөрөө сайхан нэг өдрийг бүжиглэж өнгөрөөцгөөё. Берлиний стритэд бүжиглэх гэдэг нь ойлгож байна уу? Yes. Тэгээ ингээд амар гоё юм том машинуудтай ингээд явдаг байхгүй. Тэгээ манайхаа ингээд бүр тасархай машинтай одоо ингээд дизайнуудыг гаргаж магад. Тэгээ тэрэн дээр бид хиттэй DJ-нэрийнхаа урд машин дээр зогсоод хүмүүсээс ингээд доошоо хараад тэгж шоу удахын тулд та бүхэн машиныхаа тикетийг авах хэрэгтэй шүү. Float-ны тикет маань яг одоо 63 орны үнэтэй байгаа. Тэгчээд 8 сарын 1-ээс үүнд орно шүү. Ямар одоо мэдээж Klarna ч юм уу одоо ямар нэгэн Apple Pay гэсэн одоо төлбөрийн боломжтой учраас тэг вебсайтн дээр бол ороод тийштэй. За манай төлж болно guys. Тийм. За манай тэгээд манай Vibration-ы хамгийн анхны official вебсайт маань яг одоо цацагдсан байгаа. Тэгээ vibrationbln.com. Тэгээ тэр лөө орох бол хамгийн ихэнд харагдах юм чинь Rave the Planet байгаа. Тэгээ Rave the Planet дээр шууд тиктэй авах гээл дарах юм бол тэгээд линкээр нь ороод та бүхэн тиктэй худалдаа авах боломжтой байгаа шүү. Ерөөсөө л 2 клик. За окей. 3 клик. Гэхдээ нэрээ яг одоо бид хэд анхуйтайгаа монголууд төлөөлж орж байгаа. Тэрнийгээ монголчуудтайгаа эхлээд inclusive байвал амар гоё л байна. За DJ нар маань болохоор DJ Nex, DJ Mara, Итгэл ёо буюу Mario, тэгээ манай гэрлэмэрлэгч байна, манай Бадрал буюу DJ Dramatic, тэгээд маа Berlin's favorite DJ Хонгор. Тийм. За гих мэтчлэн ингээд маш том гоё ивент зохион байгуулах гэж байгаа шүү. Тэгээд Европт байдаг бол одоо Берлинд ялангуяа байдаг бол бөөнөрөө бас тий. Тэгээ мэдээж бид нар after party-тэй. Яг зөв. За тэрний мэдээлэл бас гарах бах. Тэгээ бид нөгөө нэг float-ны тикет маань зарагдаад эхэлсэн чи яг float гэж юу юм гэдгийг яг тайлбарлаад ер нь ингэж ярил зүгээр маань гэж бодсон байхгүй. Яг машин дээрээ DJ нартайгаа хамт бид хиттэй хамт жиггэн шоудах боломжтой. Ер нь л VIP-ийн VIP гэсэн үг. Yes. Мэдээж энийг бас тохиолдуулаад биднэрт мэдээж маш их мөнгөний одоо хэрэгцээ байгаа. Тийм болохоор бид нарт бас туслаад ингээд хандвийн одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Бид нар merch зарж эхэлж байгаа шүү guys. Манайх одоо хандвийн арга хэмжээ Монголд айгүйх бас болж байгаа шүү. Тэгээд хэрвээ бидэртээ үнэхээр окей байж чадахгүй ч гэсэн бид нарт ингээд гоё дэмжихийг хүсвэл манай Vibration цэг UB болон Vibration цэг BLN Берлиний аккаунтн дээр бидний мэдээлэлүүд явж байгаа шүү. За тэгээд хандив өрөх боломжтой дансыг бас одоо оруулъя. Тэгээд ер нь бол бид хэд одоо нэлээд маш өндөр зардалтай явж байгаа манай тэр машин жишээ маань хөртөнгөл амар юм авраг машин болохоор бид хэд хамгийн гоё юм хийх гээл хамгийн гоё юм ингээл машины хөдөлгөх хөсөлгөөл тэгэл маш их зарлаг гарч байгаа. Төгрөгөөр бол 60 хэдэн сая төгрөг болж байгаа. Тэгээд яг одоо бас биш. Тэгээд яг одоо дэлгэцэндээ гарч байгаа дансаар та бүхэн бидний ажлыг бидний төслийг дэмжээд Монголын нэрийг гаргахад тэгээд та бүхэн маань тусалцаа үзүүлэх боломжтой байгаа. Яг одоо бид хийдик туслаач. Yes, бид нар тэгээд манай Vibration-тэй Rave the Planet-ийг тохиолдуулаад хамтран ажиллах боломжтой байгууллага хувь хүн ямар нэгэн төрийн бос байгууллага ашигын бос байгууллага байх юм бол мэдээж бид хэдтэй холбогдох боломжтой. Тэгээ манай vibrationbln.com-оор ороод бид хэдтэй гол өдрөөс Монгол хүмүүс байгаа. Монголын цагаар хариу бичиж чадна, Германы цагаар хариу бичиж чадна. Тэгэхээр хідэж утсан хамаагүй, бүтэн сайн хагасаа нэгт хамаагүй. Манайха Rave the Planet Mongolia сарын хугацаанд үлдсэн байна. Wow. Excited. Тэгтээ амар гой санагдаж байна надад л. Yeah. Season 2 тавтан байл. Roll the intro. We're back baby. We're so back baby. We're so back. За. Wow. Манай ADHD season 2 тавтан байрлноо. За баяргээ. Let's go. Wow. Wow. Ямар байна бэ? Wow. Season 2-ийн episode-ыг эхлэхэд бэлэн болсон байна. Манай Дима Монголоос хүрэлцэн ирсэн байна. Тийм ээ. Монгол Дима болоод. Монголоос урьж авчирлаа шүү дээ. Тэгээ нага гуйгаад Дима. Season-гээ эхлээл ягсч би. Би ч хамраа тий. За тэгтээ юу юм бэ ла? Монгол би тэгтээ амар удаа яваагүй. Нэг хүмүүс болохоор намайг амар удаа явцсан юм шиг. Үгүй биш нөгөө явсан хоног нь. Удаа хурдан явцсан гэж үү? Тэг би 13 хоног явсан нийт. Тэгэл яг очиод хөлөө тавиал баг ингэсээр агаал ирлээ. Тэгээд амар хөлөө тавиал play time биз дээ. Хөлөө тавьсан шууд надайхаа.
За Playtime ямар вэ? Wow, Playtime ticket олов минь за. Нөгөө Playtime-ийн шороо одоо хоолооноос нь гараагүй. Guys, би ийм готлоо өмсөн байхгүй. Одоо би уусаа арчаад гарсан чинь Энэ Монголын шороо юу? энэ налахын Playtime шороо зарнаг шээ. Додоодлогоо л та. Нэгээс нэг явсан. За тэгээд Монголд очиод үнэхээр гоё байлаа. Playtime-ыг өнгөрсөн жил одоо нөгөө нэг тийм том налахт болдог болсон шүү дээ. Playtime field-тэй болсон. Бүр ингээ Google Maps-тэй Playtime field гээд ёо тийм очих гээд нөгөө нэг олон засвалаар ингээ ордог болсон юм байсан чинь ингээд Playtime-ийн field гээ Google Maps-ээр өгсөн чинь шороогоор явуулаад эхний өдөр сайхан шороон донд очлоо. Тэгээд жоохон тэрэн дээр алдсан байлаа. Тэгээд 2 дахь хоног дээр нь засвал зав энэ болоод очсон. Тэгээд өнгөрсөн жил чинь би нөгөө хэлчихсэн шүү дээ. Амар их алхаал. Ёо амар их алхсан бүр алхасараа ядарч байгаа байхгүй юу? Тэгээд энэ жил болохоор талбайгаа жижигсэн байсан. Тэгээд гоё. Тийм болохоор арай жоохон нэг юм ард өмнөдөг ойрхон байсан. Сингүр дээр дуутахад айгүй ойрхон байсан. Зөвөл 5 минут начнаа. Тийм би ингээл сингүр гэсэн чи хүрээд ирж байгаа байхгүй. Тийм амар л. Шууд хажууд суугч шүү дээ. Хаана. Тэгээд энэ жилийн хамгийн гоё юм нь бол яг манай нөгөө нэг яг найзууд манай Берлиний эд ихэнх нь яг тийм Монголд яг таарад надаас боссон. Тийм хот үлэг тамираас боссон. Бараг энэ хоёроос боссон л байлуу да. Тэгэл амар гоё байсан. Тэгээд яа ч юм нэг тийм энэ жил нэг тийм жоохон өөрөө мөнгө төлөөд орсон. Өөрөө мөнгө төлөөд орсон болохоор амар юу байлээ. Гэхдээ яг өмнө жилийн шиг одоо юу гэдэг чинь ингээд л таньдаг хүний яссэн иймэрхүү байхаа айгу багсгсан. Яг нэг бодол надад бол зөв санагцсан. Тэгээд мөнгөө яг төлөөд би өөрөө төлөөд авсан байгаа. За баярлалаа. Гэхдээ яг нөгөө 4-р 5-р хагасанд болдог болохоор хүмүүс яг 4-р нь бол их очихгүй байсан. Яг тэр ажилтаа байгаа шүү дээ. Тэгэл 5-дахд шууд оройн орой л тэгэл 5-дахь хагасаа ингээд. Тэгээ анх удаага би яг Берлинд болдгоо юм те нэрээ. Өнгөрсөн жил нөгөө 4 хоног ахтай бүтэн санд болсон. Энэ жил тэгээд окей. Тэгээд би яг сүүлийн өдөр нь баг Берлинд шоудж байгаа юм шиг өглөө 8 хүртэл шоудж үзлээ. Буурхан минь. Вау, таа. Сторийн дээр зүр лааж илэн шүү. Тэ би чинь бараг ингээд өглөө 5 цагт бүр ингээд нар мартаа бөөнөр ингээд дуу модуулаад юу болоо. Тэгтээ амар гоё ясан канта дээр дуусгасан. Би энд сэрэд хичээл ном руу явжсэн чинь Дима зүр өглөө нар гарцсан. Би ч одоо цаг 6 цагийн зөрөөдөө явмаар л яг адилхан байгаа юм шиг л. Бараг тэ. Тэгээд яг ирж очилтондоо ядарсан. Тэгтээ миний хамгийн өөх зөвлөгөө бол ер нь Playtime явж байгаа бол ойрхон амралт ч юм уу эсвэл тэндээ баг кампинг хийсэн дэр юм бэл нэр шүү. Орой болсон тийш хот орох гэж хэцүү байх хэрэгтэй. Йоо арай л амар төгжрээ начиж байгаа юм чинь. 2 руугаа. Тэгээд тэр кампинг юмнууд ч бас амар эксклюзив тэгэл амар үнэтэй байдаг үстэй. Ер нь бол тийм. Гэтэ баг тэг жолоочонд мөнгө өгд харж байгаа байхгүй юу? Хүмүүсээ гахтаа машинд очиж байгаа л тий. Сайхан майхан гаврал хондог шүү дээ ууг нь бол. Гэтэ одоо 3 хоног жоохон заваараал гэтэ. Одоо жоохон томорцгооцсон хүмүүс бид нэг анх мах явж байгаа тэгэл жоохон байсан болохоор майхан тончдөг лээсэн дээ. Тэгээ одоо ч хэцүү ах л та. Тэгээ энэ жил чинь би ер нь их тийм main stage дээр нэг байгаад байдаггүй байхгүй юу? Ягаад тэгэхээр шууд хэлэхэд бол би баг ихэнх хамтлагийг баг мэддэггүй ч юм уу эсвэл сонирхдаггүй ч юм уу. Тэгээ энэ жил болохоор юунууд line up айгуугаа байсан. Молч дома гэдэг амар хамтлаг. Тэг ямар амар хамтлаг вэ бурхан минь. Тэг ирсэн гадаад хамтлаг болгон амар байсан. Тэгээд Hugo үзсэн. Вау. Hugo бол үнэхээр гоё тийм soul ийм гоё хамтлаг байлээ. Надад л амар гоё таалагдсан. Тэгээ яг гоё нар жаргаж явах үед мөд үзээд л. Тийм тэгээд за нийт хэдэн төгрөг өрөв? Монголд уу? Гэхдээ Playtime дээр. Playtime дээр нэг сони яг миний хувьд сони байсан. Таалагдаагүй юм нь Visa юм уу? Төгрөгийн карт ажилт юм бэлээ. Тэнгүүд тэгээд одоо би ингээд Герман дансаар тийм ингүй минь Mastercard Apple Pay төлөх болохгүй заяа. Би тэгээ шууд тэрэлтэнд ороод юу болоод байна яагаад байна гэд. Тэгээд мөнгөгүй алдсан. Яа нөгөө төгрөгийн дасны угс мөнгө авахгүйсэн. Амар би галс шууд очиад баг билээд ямарч байгаа. Тэгээд тэр нь таалагдаагүй. Яагаад тэгсэн юм бэ ойлгоогүй байна. Гэхдээ гадаад хүмүүс амар их байсан. Тэд нар яг визатай л байсан юм шиг байгаа. Гэтэл Mastercard яагаад ажиллаагүй ойлгоогүй. За нэг би яг үнэндээ нэг тийм амар их үрээгүй. Гэхдээ нэг анзаарс нэг за мэдгүй нийт одоо хэдий үрсэн юм бол тоо. За нэг сая мая болсон баха. Дүнгэж сая юу? Сая төгрөг. Тийм би юусаа нэг хүмүүсээ таалгуулаа яваад. Хүмүүсээ сайхан сэнгөр. Уусаа карт ажиллахгүй ангууч уусаа маань за зүгээр бидүүлчих. Уусаа бурхан чамаа битгий мөнгөөр л гэсэн юм биш. Тэгээ ээжээсээ бүр үнээр аргаа ороод 200 мянга зээлсэн. Явраагоор явуулчих. Тий явраагаар явуул. Тэгээд яг нөгөө Revolut биш нөгөөх нь юу лээ? Remitly. Тэрүүгээр яг сүултээ би чинь нэрээр Remitly байгаа ш. Тэгээ сүүлийн өдөр ингээд санаад
төгрөгийн еврогийн данснаас төгрөг рүү шилжүүлсэн чинь амар хурдан мөнгө орчт юм байл шүү дээ. Нэг 3-4 евроны шимтгэлтэй. За тэгээд тэгсэн чинь угаасаа тэгтээ найзууд амар хүмүүс таараад манай найзууд бол айгүйх даасан намайг баярлаа. Тэг канта дээр би 3 шот авсан чинь 90,000 болсон. Шок. Паранк бай. Тэгээ бүр тэрүүгээр баг 7 пив уучих байсан мөнгө авах. 7. За шотн дээр 7 пивэн дээр үү? 7 пивэн дээр шүү дээ. Шот ч нэг уугаад нэг 30-40 байд. Үу гэж байгаа шүү дотор муу гараал за юу болоод байна гээл те. Пив өстөгөө яасан. Ийм хөөрхөн юу өгцөн байсан. Ер нь ингээд нэг юунд болгоно. Нэг зүүдэг уцаа зүүдэг шиг үү? Тий уцаа зүүдэг шиг ингээд цагаан пив ингээ яг юу бүдэлж явах төрөл ингээ асах гана те. Тэр айгуу хөөрхөн юм байсан. Тэгээд нэг 15,000-аар бол пив уусан. Very nice. За миний ч playtime дээр ангалцчих үед миний найз юу хийв? Би юу ихэвдээ ажиллаа гээл амьдралаа одоо л тэгэл сургуулаа дуусгалаа. Ёо. Гэтэ яг төгсөөгүй л байгаа л да нэг bachelor-ийнхаа том thesis-ийг бичих хэрэгтэй одоо. Тэгээд тэрий дараагийн семестр бичнэ. Гэтэ одоо бол ямар ч семинар байхгүй, ямар ч юм байхгүй. Тэгээд гоё сайхан байна. Үнэхээр баяртай байна. Ёо. Гэтэ би нүг хардийн жинки эмээгээ дуудах эмээгээл нэг сүүлийн өдөр гээд очиж байгаа байхгүй юу. Тэгээ би тийм нэг энэ семестрийн хачин нэг presentation хэрхэн тавих вэ? Өөрийгөө хэрхэн present хийх вэ? Нэг юм зүгээр нэмэлтээр орж иж байгаа хичээл би тийм заавал авах хэрэгтэй болчоод тэгээ тэр нь ингээл яа бүтэн 3 жил жагаал presentation тавилаа штэ. Бараг 200-300-аас их presentation тавьсны дараа хэрхэн presentation тавих вэ гэж нааж байгаа байхгүй. Тэгээд what about us? Харин тэгээд би тэгэд манай ангийнхаа угаас аймаг сонирхолгүй тэгэл хизээч full house байхгүй. Нэг яриад байнгын тасалсан скол ирэхгүй яг тэгж явсараад. Тэгээ сүүлийн өдөр ирсэн чи жинхэнэ full house ирсэн. Тэгэл би ч нэг юм тоохгүй бодохгүй л гацсан. Тэгсэн чи манай ангийнхан чи emotional болоод яна одоо ингээд ихнийх нь ингээд төгсөөд явна, ихнийх нь дэшиг өргөжлүүл, ихнийх нь ингээд бүр семестрийн чөлөө мөл авч байгаа хүмүүс ч гэсэн баг ихнийх нь сургуулаа хайж байгаа хүмүүс байна. Сургуулаа ингээд дуусгацсан. Тэгчээд өөр хотлоо нүүж байгаа би дуусахгүй гэдэг. Тэнгүүд юу хайран мөнгө хайран 3 жил гээд би бодож байгаа штэ. Тэгэл ямар ч байсан би бол тоохгүй ингээд байж байгаа л тараад шууд явцсан байхгүй гэсэн ажилтаа байсан. Тэгсэн чинь манай ангийнхан групптэн дээр нөгөө хоолнд идчихин сүүлийн өдөр гэдгсэн чинь нэрэл сүүлийн өдөр ээж шүү. Найзтай л үнэхээр тэрмэр хамаагүй байдаг. Би юу presentation бодоагүй ахгүй гэсэн чинь нэрэл за нэг үлдээд хамт хоол идчихдэг ч байж өг гэж бодоод тэгэл гэтээ яг хөөх манай гоё наа. Гэтээ тэр хүмүүсийг тэгэл сургуульдаа хараал үлдэн л дээ. Ихнийх нь тэгэл наттай адилхан нэг семестр хийж байгаа бachelor-ийнхаа мэг бичих тул ихнийх нь bachelor бичихгүй хайж байгаа. Ихнийх нь master-таа шууд орж байгаа. Нэг анги юм уу? Яа манайхаа ангитай байхгүй. 15. За ампрагид газаалт боллоо сая. Тэр хошин шиг дэрдэгдэж ампрагид газаалт гэдэг. Ампрагид газаалт гэдэг. За sorry. Англиар хэлж байгаа. Манай камер унтарчлаа. Камер унтарлаа. Яг тэгээд юм их юм болд юм дөө. Тэгт болно болно. Би юу ярьжлаа. Тэгээд за анги чи хүүхд 15 болоо ингээд яасан. Тийм тэгээд яг тэ нэг манайх чинь урлагийн сургууль болохоор тийм байгаа шүү дээ. Одоо монголоор болоод свэс юм уу да. Манай кино урлагийн сургууль чинь тэгээд нэг амар олон хүмүүс ордог. Тэгээд тэрийг хүн болгоны авдгүй тэгээд баг 500 хүүхдээс 15 авч байгаа л тэгээд анги болж байгаа байхгүй. Анх яг отелийг нөгөө нэг сургуультаа орно гэд ярьж хахад нь чин фильм үний гэдэг шүү дээ. Потсдам гэдэг. Babelsberg. Тийм Babelsberg гэдэг. Тэгээ би яг тэр сургуулийн шүү дээ. Ер нь бол ингээд одоо юу дурлаг киногоор сурдаг хүүхдүүдийн хувьд бол энэ амар том сургуулихгүй юу. Тэгээ анх орно гээл наа чин юугаа чи нэг SMS бичээд байлоо. Бичээд ярьсанд орж мараа. Тэгээ сонсоод би бүр ямар мондөг ингээд найз нь орчлоо гэж би баг хамгийн ихний семестрийн мөнгөд ийм агаас мөнгө зээлцэлж байгаа шнаа. Нэрээ тэгсэн шүү дээ. Би тэр үед 200 евро зээлчгээл. Тэр үед би баян байлаа. Тэгэж нэ оо яв хөөрхийн нэрээ тэгчихсэн ш таг марцсан ш. Тэгээд тэгвэхтэй орт нь бол амар баярлжсэн. Бид хоёр гэхдээ одоо жишээ одоо санийх шиг ингээд мөнгөний асуудалтай би биэнд амар тусалдаг. Ер нь гоё гадаад амьдарч байгаа найзууд байна да одоо тий. Нэг данстай юм шиг л хусдаг. За үнэ бид хоёр би биэндээ кредит карт. За хөөе одоо BTS-ээр. За чи Монголд дуусгая. Монгол өөрөө байгаа юм уу? Та BTS-ийг хүлээж заяа. BTS is the way. Гэхдээ ямар ч энийг зөв хэлчих нэрэ BTS-ийн München-ийн merch тэгээд хайрлах болсон чинь ингээд доор нэр rank tour гэж бичсэн. Энэ ихтэй амар юм cool юм байна. Өдөр тутам ч өдөр тутам өмсөж болохоор. Тийм. Тэгээд юм jersey тэгээ өөр болон бодолох байсан нүү ингээд долуулангийнхан зураг мурагтай. Тэгээд ер нь надад нэг онц харагдаг юм аа. Тэгээд хойно болохоор Munich гэж бичсэн 26 гээд Европ туурд зориулсан merch юм байна лээ. За BTS-с өмнө
За playtime дууслаа эдэргаанд ороод баг татаж унангаа алдаа л ёо амар юм байна. Тэгээд аав ээжээ харах. Аав ээжээ сайн байна уу баярлаа баяртай гэл те. Гэхдээ ер нь Монголд бол ерөн зүгээрээ яг баярлаа баяртай гэл манай ер нь ихэнх наттай уулзсан найзууд бол яг нөгөө нэг ажиллаад хараад ч юм эсвэл нэг playtime дээр бөөндөө байхтлыг жуулзаал тэгээ нэг зүү орсон. Нөө чи дахиад зүү орсон guys зүгийн тавилга let's go. Нөө VIP дээрээс VIP дээр нэг удаагийн боломжтойгоор тэгээд одоо яг нэг удаа би Бадрал манай DJ Dramatic Бадралтайгаа цаашаа манай уран гэд бас нэг найзаадаг. Манай Бадралын хоёр болохоор Канта дээр юу нь бол хаяа одоо гиж тоглолдог. Тэгээд нэг удаа уран тоглоход нь манай тэр хоёр чинь бол найзууд мөртлөө хизээч би биенийхээ сэдийг сонсож байгаагүй. Тэгэхээр би гайхаад хүй уран тоглоно гэж штэ Бадралаа гэсэн. Юу за тэгвэл очие гэд. За тэгээд орж байгаа. Тэр чинь Ladies Night байсан баха. Тийм. Тэгээл ороод Бадралтай тэгэл маа хэд найзууд бөөндөр ингэ шаваадал тэгээд уран тэр хоёрч би биний агууд гигийг сонсож байгаа байхгүй амарсан DJ найз DJ-ийн юм сонсоод тэгээд тэгжсэн чинь бас манай хэдэн таньдаг Бадралын маань таньдаг бас ах нар дүүн ч гэлүү марццаа одоо хэм байла. Тэгээд тэд нар ингэ хөө энэ өрөө байгаа штэ би уусаа маа Бадралын ширүүл яваад байгаа. Тэгээд Бадралынхаа ачаар Бадралаас танилтал бас зүгээр дүүр. Бадрал чи ингэ зүгээр оронгоц баруун зүүн талаас би бас дутхгүй. Бас хайласан. Тийм баруун зүүн талаас хүй гээл. Тэгээд тэгэж нэг муу пенсентод гэж харсан. Тэгээд өөр дараа нь дахиад нэг зүү орсон. Тэр үед яг манай Бадрал өөрөө тоглоод амар хөөрхөн яг миний явахын өмнөх өдөр найзан тоглох чинь хүрээд иргээд тэгээ Бадралтайгаа очиж бас Кантагийн хойно зүгээр. Бадралын хойно тэр бол бүр VIP. Тэгээ яг DJ-гийнх нь яг Кантагийн DJ бүүтний хойнод бүжиглсэн байдгийн. Миний бай бол тэнд өнгөрсөн. Тийм. Тэгээд өөр гоё юм гэвэл за гоё нь яриа муухайг нас яри. За муухай юм юу байсан боо. Муухай бол за гоё бол юу байсан гэхээр дэлгүүр мөлгөр байсан. Тэрсэн л гэдэг. Би ер нь жоохон нэлээд тэрэлттэй явсан. Яа тэгэхээр одоо миний хувьд би чи евроор цалинчдаг хүн штэ. Тэг яг евро миний очих үеэрээ унтсан нэг 3900 баг 4000 төгрөг мөрөг заяа. 4000 гэсэн мэт. Тийм 4000 наан өнгөрсөн жил очих чинь баг 4200 300 байсан байхгүй. Тэр чинь 200 300 еврог нэ төгрөгийн чинь ялгаас амар гарч ирж байгаа штэ. Тэгээд юмны үн амар байна. Бурхан минь юу вэ? Тэгээд одоо тэд нар чинь бид еврогоор цалинжж байгаа хүмүүс ямар амар юм бэ гэж байгаа. Тэнд одоо Монголд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн цалин бас нэг хайхтар биш байгаа шүү дээ. Тийм шүү. Миний тийм бид хэдтэй адилхан энэ Европтой адилхан үнэтэй байгаа гарч байна. Тийм. Одоо энд жишээ нь одоо hodтолоо хоол моолнд орё гэвэл 20-30 еврогоор ч за макс биш минимум 25-аас эхэлж байгаа шүү дээ. Хоол ундаатайгаа тий. Тэгэд би тэнд одоо бараг төлөнгөчтөө бараг л бас нэг 20-30 евроор төлөөд байгаа байхгүй бид өөрөө гайхаад яг миний орсон үнэтэй газар нь байсан юм уу яасан мэдэхгүй байна гэхдээ амар найз жоохон fancy schmancy ерөөсө гоон зараагүй guys гоон зол гайвал байгаа хаа амар юм out of touch юм яриад байгаа жоохон sorry дээ яг миний орсон газар нь тийм байгаа гэсэн юм уу гэтэл ингээл одоо кофе мафи уу яасан гэсэн гүчил үнэтэй санагдаад байгаа юм чи надаа тэгээд махны үн амар байна мах бахгүй бензин бахгүй манай ээж хүртэл бүр ингээл энэ хартаа шинэ хэд гэж харж байна уу битэр ч бүр баг завхорж орж байгаа шүү дээ завхорлоо тийм хаа тэг би бүр ингээ гайхаад хүүх ийм амар үнэтэй болцсон юм байна гэж утсан тэгэд мэдээж бензин бас амар муу байгаа юм шиг бэнлээ яг би тэрэн чинь надад ч амар нэг юм байна яг тэгэд ер нь бол анзаарэгдчихлээ амьдрал бол яг нэг тийм бол сайн харагдахгүй байлээ. Өмнөх шиг миний нөгөө нэг одоо яг нөгөө reality хийд гэж байгаа байхгүй юу? Том болцсон болохоор юмны үн амар сэн санагдал өмнө нь бол нэг тийм баг боддгүй л байсан шүү дээ. Тэгээ би чи 2-7 хоногтой баг хэдийч үрээд байгаа. За яг тэгэл нөгөө нэг очсон юм чи ингээл гарч орох нь их болцсон. Дэлгүүрээс хоршоо яасан гэр бүл яасан гэл те. Тэр таалагдаагүй. За тэгээд энэ жил миний амар анзаарсан юм үйлчлэхний соёл бүр 0. Би тийм хойлоо нэг 2 эпизодын өмнө баахан үйлчлэх юмсан муулсан чи ахаад чи очоод бүр улам муулахаар болчихсон. Crazy бүр нэр би энд ирээд манай Германы чинь юм ирчимтэй үйлчлэгийн соёл ресторанд ороод янз бүрийн ямар гоё харилцаатай юм бэ. Энд яг нэг үйлчлүүлэгчийн соёлгүй байгаад байдаг шүү дээ. Тийм. Тэнд үйлчлэгчин соёлгүй байгаад байна. Би барыг гуйгаад ингээд яг тэгээд хөөрхий тэгээд хэдэн оюутнууд нэг цагийн ажил хийж байгаа юм шиг байна. Надаас бол хараас дүү хөлтөд байгаа байхгүй юу. Гэтэ яг би яагаад ингэж хэлж байгаа гэхээр одоо жишээ би одоо үйлчлэгийн мэргэжлэр сурцсан төгссөн Германд одоо энийг чи амар заадаг ерөөсөө яг гэхдээ типний систем байдаг баг гэж би бодож байна.
Германчин тип авдаг учраас яг авах өгөөнөрийнх нь дурч гисэн. Үйлчлэгийн соёл үйлчлэг хийж байгаа хүн бол үнэхээр мэдээж бас гоё харьцах ёстой. Тэ? За яг нэг тип энэ төр өгдөг болонгууд чинь энэ ч хүмүүс яаж чинь бие нэг цагнаа те уурж уцаарлахгүй за типлж явах явж байгаа. Монгол угаасаа тип өгдөг юм чинь гээл угаасаа л тэгээд байгаа юм уу те. Тийм одоо ингээл дэлгүүр ороод ч юм юм хайгаал яг бүгд биш шүү. Like not 100% заяа одоо нэг 70% ч юм уу. Тэгээд ямар дэлгүүр орсон ч одоо жишээ нь за шууд мухагаар хэлэхэд төлөөшүүр байна. Тэгээ төлөөшүүр чи одоо бас амар том сүлжээ. Төлөөшүүр чингүүд гоё шүү. Уул нь гоё хувцалтай. Тэр чи амар гоё юм уутай униформ энтертэй те. Төлөөшүүрийнхаа соёлгүй юм бодсон чи. Байхгүй. 0. Бүр гайхмаар. Төлөөшүүр чи хамгийн соёлтой байх ёстой юм үстэй те уг. Тэгэл ингээл энийг авъя тэрийг бихтэй хамгийн гол нэг төлөөшүүр ороогүй шүү. Одоо амар олон салбарлал орж байгаа шүү те. Би чи ингээд зарим яг оронгууд ингээд төлөөшүүрийн мачаа амар гоё ахгүй юу. Би тэгээд албаар төлөөшүүр орж нөгөө мачаа аваадаг. Дургу гүчээд яг орж уухаас өөр орохгүй байхгүй. Тэгэл ингээл нэг юм гуйж харьцаад байгаа ч юм шиг санагдчихсэн надаа. Тэгээд за яг You're not better than us. Гэтэ яг үнэхээр төлөөшөр өөрсдийнх нь буруу биш л те. Одоо эсвэл за maybe одоо үйлчлэгийн соёлоо зааж өгөөгүй ч юм уу. За тэр мөрийн ч одоо ярих наашин. Төлөөчүү тийм олон салбарт болсон юм уу? Биш шүү дээ. Хаасайг үл. Ямар ч Шангрилад нэг байгаа. Ийм арт бахан ийм арт болох нэг байгаа. Бага шүү дээ. Ороод хаалганы баруун талд би ч мэдэхгүй байна л да. Тийштэй байгаа солирч байна. Тэнд нэг байдаг. Хүүхдийн 100 анх байдаг гэсэн хүүхдийн 100-ийн тэнд тэгчээд тэгэл номын сангийн тэнд бас нэг байгадаг л байна. Хаасайг. Би юу нээр олон төлөөшөр юм яа. Хамгийн гол ганц төлөөшөр нь тийм байгаагүй. Бүгдээрээ тийм байсан. Миний орсон болгоно. Миний одоо азан тэгээд таарсан юм уу яасан мэдгүй. Тэгэл найз зүгээр барьж аваад зодчих байсан. Ихэнх нь бол нөгөө юм оюутан хүүхдүүд байгаа байхгүй юу? За яг maybe өөрхий би одоо шүүхт гэсэн. Би шүүхт гэсэн. Би үдцсэн. Үдцсэн гэсэн юм аашаа тий. Тэгээд ингээд за би тэгээд сая юу ярьж барьж аваад зодчихгүй байсан. Хөөе кат бай солирч шүү за. Тэгээд joke шүү dark humor манайхаа. Параг. Тэгээд ингээд одоо гэтээ яг анзаарсан нь бол дандаа тийм нөө залуу хүмүүс байсан л та. Ихэнх нь манай их чахнар ч нь бол аягүй ээж аав шиг ярина штэ орж ирэнгүүт. За ми юу алин чам нөгөө наачаа гоё ярихдаггүй нэг өмс энийг зү. Энэ өстө бараг солонгос Стамбулаас ирсэн гэдэг. Могон ярьсан ирсэн. Тэгээ ер нь ихэнх нь бол мэдээж оюутан жоохон хүмүүс байсан. Яг мэдээж maybe анхудаага ажил хийж үзээ тийм ааш авиртай байгааг мэдэхгүй байна. Гэхдээ муухай шүү guys. Ажиллаас хүнээс одоо мөнгө авч байгаа ажил хийж байгаа юм бол би worse заяа. Би хэдэн төгрөг авч байгааг чи мэдэхгүй байна. I'm sorry. Гэхдээ бас мэдээж чи өөртөө юм сурж байгаа байхгүй юу? Чи нөгөө нэг ингээд тэр үйлчлэгч татна гэдэг чинь чамд ч гэсэн ашигтай. Чи ажиллаа сайн ингэдэх юм бол цалин чинь нэмэгдэх юм бол мэдэхгүй шүү дээ. За амар их чи үг яриа шүү. Тэгээд be better. Be better. Тэгэнгүүт ингээд би нэг хөөрхөн дэлгүүр орж байгаа. За хаана гэдэг хэлээд байх юм. Ороод ингүүд ингээд лангууныхаа хан суудсан. Би ингээд ямар хөөрхөн дэлгүүрээ ингээд яасан. Өө ямар гоё юм. Би бол ороо шууд юм амар санаж байгаа байхгүй юу? Уулна. Тэгэл гисэн чинь нэг харж мараад. Би орохдоо шууд уус нөгөө автоматар германч уус орох болгоно л хай гэж хэлдэг штэ. Тэг би хай гэдгсэн чинь тэгээ би ингээд за окей. Maybe she's having a bad day те. Okay, whatever. Тэгээд энэ ингээд юм үзэл ингээд ой энэ хэдэн баал гэл тэнгүүд ингээд юу би бүр ингээд юу ийг босч ирээ босоод ирээ те ингээд наа чи тийм зарим нь болохоор тийм манай ээж болохоор манай ээж ус сайхан шууд яаш. Үгүй чи босч ирээ харуулчаа штэ гэж загнаж байгаа байхгүй. Би ингээд загнагууд нь ээж битээ загнаад. Би бас загнагууд нь фейл байд болоод өөрөө аваач ч өгөө. Тэгээд My anger issues could never. Би бол үнээр зэгцсэн. Би чи бол мэдээж би бол нэм дээр бол нэм хэлэхгүй заа. Би бол өөрөө гайхаад ингээд ээж мэш найз майстай хэлэнгүүт ингээд ухаасаа л юм штэ гэд. Гэтэ угаасаа юм гэж хэлчихсэн болохгүй guys. Чи бас юм сурах хэрэгтэй байхгүй. Би одоо очиж загнах ч сайн шин. Тэгэл яг энийг үзээд бас юм ойлгочих واخ гэж бодчихин. Тэр бол 0 байсан. Тэгээд энэ миннээс болоод ер нь жоохон тэрэлттэй байсан. Өөр юу болсон юм? Тэгээд тэр юу? Ихтлгүүрээ одоо сувнэр байна штэ. Одоо би ч бас ингээд Монгол дээдлийн давхар гэдэг. Уул нь амар том дэлгүүр штэ. Оронгоо зүгээр манай гадаадд үед бол зүгээр нүдэн гэрэлтэй л. Яста бүх юм байна те. Чингис хаанаас ихлэ бүртгүүч хүртэл баг байгаа байхгүй. Тэгээ би ингээд юм аваад гэсэн чинь амар ядаргаатай санагдсан ингээд зарим лангуунууд нь ингээд заавал би одоо ингээд чинь оймс авч байгаа байхгүй одоо нөгөө ноолор оймс те. Тэнгүүд ингээд заавал тэр бичгийн кассан дээр авч очоод түнсэн баримтаа авчирч авд юм байлээ. Тийм. Hello. Тэр том дэлгүүрийн 5 давхраас аваад зүхтаад амжихгүй л илүү дээ. Гэхдээ би ингээд зүгээр юм хадас
Гэ би ингээд цагсандаа хийчихгүй юу. Тэгсэн чинь л тэр ихч бараг шууд ингээд хой аваад Яа нөгөө хаа дээр үйл нэр тэгдэг гэсэн. Тэгээд гаш марш дуурна өстэй би тэрийг аваад хаачих юм бэ. юм байгаа мó. Байгаа ш тийч амар том юм хоёр хаалгатай гадаан ч гэсэн байгаа. Тэгээд дуурдаг ч юм уу мэдэхгүй зөө. Тэр найздаг ч юм. Аваад үзчихдэг байж. Зөвхөн үзсэн байдаг. Тийм ингээд бүр ингээд тэгээ заавал ингээд юм ингээд аваад лангуу алганаас нэг жижигхэн цаас барьж аваад ингээл яасан гэсэн ингээл тэрийг төлөө буцаад коллект дахиад нөгөө дэлгүүрлөг очиж баримтаа үзүүлжиж авдаг заяа. Амар тэнэг систем. Тэр одоо гадаадд бүр гайхаж байгаа хаа. Би тэгж байгаа юм чам. Тэгээд гой санагдсан юм нь бол яг уу манай монголчуудын гадаадд амар их хөлөө. Одоо туризмос бол үнэхээр вау бэлээ. Шүүдээ сайхан мөнгө хийж байгаа л үү. Баруун зөнгөл гадаадууд байсан. Мөнгө орж ирж байгаа л үү тий. Сайн байгаасаа тийм бас тийм гадаадууд ихсэж байгаа үед бол иймэрхүү юм байж болохгүй хаа. Тийм ээ. Гэтэ удахгүй сайжирч байгаа хаа. Тэгээд бүр туризм ядчил одоо хитгэн хувьд мөв байгаа л үү тий. Яг эдийн засгийн. Гэтэ ингээл Монгол руу нисэд очиход баг онгоцны 80% гадаад хүмүүс байгаа байхгүй юу. Би чи яг наадмын өөр очиж байгаа шүү дээ. Тэгээд бүр нэг одоо нэг туризм чинь бүр ингээл 10 20% нэг эдийн засгийн барьдаг болчих юм бол тэгэл угаасаа л яг яасан такс төлн яасан гэл те. Playtime нэр ч гэсэн амар их гадаадууд. Playtime бол гадаадын хувьд бол very nice байсан гэсэн. Манай найзуудын бас найзууд ингээ гадаад хүмүүстэй танилцаад юм ярьсан чинь ямар гоё юм бэ өстой ингээ та нар үнэхээр ингээ монголчуудын бас юм ярьж лээ та ингээ би хүмүүстэйгээ гоё харьцдаг юм байна. Тэрээ те. Тэгээд ингээ за одоо намайг ингүүд монголын мууллаг наачнаа гадаад амьдэрчээж гээд. За яа муул бүгдийг хараа тий. Гэхдээ энэ бол үнэн байдал шүү guys. Би бол худлаа юм ерөөсөө яриаггүй. За тийм байна. Тэгээд нэр нөөний үзэж байгаа 2000 маань муулаа наачтай юм болоо. Муул. Одоо би ч өөрөөсөө худлаа юм яриаггүй шүү дээ. Яагаад энийг ингэж гаргаж ирж ярихгүй байгаа гэхлээр угаасаа монголчууд тэндээ тасцсан байлээ л дээ. Манай зүс ч хэлсэн угаасаа тасцсан шүү дээ. Одоо өөр яах юм. Гэхдээ яг заримдаа хүмүүс хэлэхдээ манай Монголын нөгөө одоо соёл хөгжил нь бол мэдээж босод за Германыг бодвол хөгжил нь ихтэй амар юм. Уул нь хурдан яваад байгаа юм шиг санагдаад тийм. Гой юм баригдаал гой өндөр байшин яасан. Тэгээ яа нэг тийм хүний хөдөлмөрийн яг нэг юмнууд нь амар хөгжцгөөцсөн одоо тэгэл бараг л энэ зураг видео медиа эйженсигаас ахуулаад бүгдээр зурагтаар явж байгаа рекламууд бүр кино бүгд кино. Бүр кинонууд. Тэгээ бүр яаж энэ тийм хизээч харахгүй шүү дээ тий. Уул нь ингээ тийм юмд амар сайн. Тийм юмдаа сайн хичээлийн техник технологи юмнууд бол хамгийн хурдаараа л орж иж байгаа юм байл шүү дээ. Тэгэл одоо энэ хятад мятаас ингээл хятадууд ингээл баг хамаг шинэ юмнууд нь хийж байгаа хгүй. Тэгэл хамгийн хурдан ирж байгаа тэгэл монголчууд ингээл аваад тэгэл тэр тайз майз зөөсгсөн үг амар гоё байгаа юм байна шүү дээ. Тэр гол нөгөө нэг яг стандарт нь л арай бол яг тэгшрээгүй л байгаа л ах л та. Тийм. Яг зүгээр л яг одоо тийм зүгээр л миний хүссэн юм бол гадаадууд их байна. За гадаадууд ч гэлтгөө би бинтэйгээ гоё илгэмсэг харьцаад одоо манай залуучууд маань одоо доотлын үеийнхэн бол бас жоохон гоё харьцааны соёлтой болмоор юм шүү гэж хэлмээр байна. Гэхдээ тэрнээс бол мэдээж соёлтой байлээ. Би бинтэйгээ гоё харьцдаг. Гоё штэ ингээ тэгжрээ мөгжөр хажуулагаа машин яхах махт юм байна. Бүр my daughter America Washington DC. Тийм Германд ингээд аюу хөөрхөс зарим ингээ би ингээд жоохон натан юм яриа угаасаа нөгөө Монголд байдгүй мэдээд. Тийм ингээд би газар сайн мэдэхгүй ангууд. Чи дүү яа тийм гадаад дэвдэрт юм уу гэх. Тэгэхээр би тийм хаа түр ирсэн маа гэж жаа ингээл Герман мэмаа ингээд угаасаа ах нэг удаа ариуста 90 дон Германд явлаа баглаа. Хөөрхөн юм ярина. Тэгээ Монгол бол хамгийн хөөрхөн байсан хүмүүс бол манай таксины ахнар. I loved them. I loved them. Нөө UB cab байгаа үстэй. UB cab дандаа UB cab-аар ихтэй явсан. UB cab-оор одоо томорцсон баг Uber болсон уу? Баг Uber штэ. Амар аппликейшн энэ амар гоё болцсон байла. Хаана очихоо баг шууд өнгөт ингээд 5 жилийн өмнө ирэхээс өмнө л нэг ашиглаад тэр үед хүртэл ашигладаг ус. Тэгэхээр одоо ч бүр сайжрал үүдтэй. Very nice. UB cab бол үнэхээр гоё. Тэгээд таксины ахнар бол үнэхээр гоё би бинтэй ингээд дүүр уусаа төгжрэн дотор битэр одоо яаши гоёр чи хараад сохож бас хэцүү штэ. Тэр ингээд юм уу жолооч малаач рейлж мэдэлж юм бичиж байгаа юу? Тийм. Машин Тэжгүй шүү. Би ер нь гайгүй болоод исэн. Тэгээд төгжрийн дунд тэгээд төгжчихлээ. Тэгээд өдөрт хэдэн авдаг бол. Төгжрөөний мөнгө авч тандаа. Тийм үү? Минутаар авд юм бэлээ. Төгжрөөд хамаас авах юм. Надаас авах шүү. Миний л буруу шүү. Төгжрөөнд баш яг л байсан. Тэгээд төгжрөөний мөнгө гэж мэдээж нэмэлтээр авд юм байлаа. Тэгээд минут төгжрөө хэд болгоод тэрийг мэдэхгүй байна. Цаг төгжрөө. Одоо жишээ нь би одоо зайсангаас төв оронгууд бараг л 15 6 мянган төлөөд байгаа байхгүй юу? Тэр чинь бас үнэтэй байгаас тий.
Хүүх тийм үү. Такси бол би бараг хамаг мөгөө таксинд л үрсэн юм дөө. За би яхад л гэдэг нэгтэй наа. Нэр намаагүй анхаад би бол зайсагаас номын заман илүү болоо 6000 5,000 тийм. Тэр чинь километр тооцдог байсан. UB cab чи зүгээр гадаа ингэж машин барих юм бол мэдээж өөр л дөө. Ариу янз. Ахнаар тэгэл яаж явахаас километр хэдээр явахаас шалтгаална да. Тийм үү. Энд Германд чинь гаднаас ингэж орох юм бол бүр аюултай үнэтэй шүү дээ. Амар үнэтэй. Uber ч хамгийн гайваг юм. Uber чинь тэгэхээр дандаа төгжрөө тооцохгүй юм чинь. Монголд UB cab бол төгжрөө тооц. Яг би тэрийг бол зөв гэж бодож байна. Яг үнэндээ. Яг одоо аргагүй шүү дээ. Тэр замын системтэй угаасаа тэр хүмүүс цаг алдаад шүү дээ гэж. Тэр харин тэгээ өрөвдөд ахгүй юу? Одоо тэр төгжрөл тунд одоо хэдэн өдөр тавдаг бол гээл. Тийм. Мэдгүй одоо тэр хөр хийдийг авах төгжлийн мөнгөнд бол зөв сонсогчлаа л да. Тэгэл амар гоё ингээл нөгөө нэг наадам болгочихсон болохоор ингээл буухт хүртлээ. За сайхан надраа ахын дүү сайн яваарэ гээл тий. Хөөрхий. Тэр нөгөө Playtime-аас гарч ирэнгүүт нөгөө нэг ингээд зогсож идэг гэдэг тэрээ гаяа. Тэр амар хөөе. Чинк би одоо топ модель би одоо юу юм бэ намайг чи Нора юу да. Нора байлаа нараа байлаа. Нора аха Нора дог. Чи зүгээр тэр жолоо шах нарыг хар. Өө хулгаач чинь. Дөрка бичгийн та бүхэд ингэж арсныхаа хамаг өөг харуулахын тулд дөрка бичдэг байхгүй юу? Тэгсэн чинь камера халаад байна. За яг юу ярьчихлаа. За нөгөө манай ах нармаар ингэж сайхан зогсож идэг гэсэн шүү дээ. Тий. Playtime-аас гарч ирэнгүүт ч угаасаа нөгөө нэг дуудлагын жолооч нар. Тэгээд яг UB cab өөрсдийн юм байд юм байлээ. Тэр үуч бүргөө зодолтож чинь. Миний дэг авах гээд. Би нөгөө юмээс гарсан байхгүй юу? За. Энд Uber Eats ээ. Тий. Энийг бүр ингээд газар ингээд тавьчихсан. Тэр харин нэг болцсон юм шиг байгаа. Нөгөө нэг юу лээ? Хүний дуудлага бүүнөр авсан юм уу? Delivery-г буруу авч авсан юм шиг тийм юм байна шүү дээ. Тэр ихтэй арай. Тийм. Тэр ах нар манаас арайч тэгж нэгнийгээ газар арайч зодтолгүй байгаа. Гэхдээ хэрүүл хийж байгаа. Тэгээд ингээл бараг 170 мал гээл явсан чинь нэг ах шууд үгүй ээ та нар ингэж аахгүй яасан юм би бараг зүгээр хамир байгаа байхгүй тий. Хит байгаа сте. Би хамир байгаа байхгүй. Пизза ах нарын хэрүүл хараг хин авах юм бэ? Намайг аваач. Миний машин би тойрыг аваач. Харин тий. Тэгсэн чинь нэг ах амар хөөрхөн ах тэр ах өстө үнээр хавирхан ахад яна нэр мэрийн ч тасваагүй. Би ч угаасаа ядарсан байсан. Тэгээ олоолаа явж байгаа машин дээр дөрүүлээ ингээл. Тэгээд ах 100-аар явсан. Тэр ахын дугаар монгорын маргааш нь хүртэл нөгөө ах нь хитэн цагт таад хүлээж авах юм. Амар хөөрхөө. Тэгээ яг үнийг бас авахгүй бид нар сайн мэдгүй байна. Тэгээ байдлаасаа шалтгаална. Гэхдээ дугаарыг авчиг маа найз дугаарыг аваад тэгээд ингээд ярьж байгаа гэсэн чинь ах яг гоё яг нэг 20 минут зөрөж яг орж ирсэн. Ахныг хот явчаад буцаад ирж байхад нь бидэд яг залгаж таарад ашгүй. Тэгээ цаг хүрчээ таад шартаад өвтчихүүлээ буух штэ. Тэг хэцүү штэ. Яг тэгсэн чинь хамгийн сони яг тэр цаг дээр нь би гэж нэг тэнэг юм. 2 дахь өдөр нь Playtime 2 дахь өдөр гарч ирээд машинд суухдаа миний шөнө карманаас утсан ингээд унаад машины доотлын юуны одоо суудлын доош унчихгүй юу. Тэгсэн чинь би гэж нэг юм сандардсан байгаа зү. Бүүнөр би ч яаж яах бас жоохон халтсан тэгээ. Яагаа сүүлийн эпизод шинэ уцаа авлаа мавлаа гээд одоо тэр клипийг үз. Тэгээ шинэ уцаа авсан тэгэл уцаа алдчихж байгаа хүн шууд байхгүй болчихсон. Би ингээд шууд тэрчиж байгаа байхгүй. Тэгмээ би яаж яах нь Apple Watch байсан бол яаж дуурах гэсэн би Apple Watch явуулжсэн. Тэгээ бүр ингээд шууд ингээд тэрэлтэнд ороод манай дүү бүр агаас төрлийн явцсан. Маа дүү миний локейшнийг хардаг. Тэгээ дүүргөө найзаа уцаар залгаад ингээд яагаад бүр өсч бүр амтан сандраагаад би бүр зүгээр найзуудаа хүртэл сандраагаад. Локейшн харсан чинь байна л гэсэн юм уу? Тийм, Playtime дээр байна. Гэтэ яг хаана гэд мэдэхгүй. Тэгээд долноо маа дүү ингээд надруу нөгөө нэг локейшн явуулах гэхээр явуулсан ч гэсэн яг нэг хаана мэддэггүй байгаа байхгүй. За Монголоос хэцүү байх л та. Тэгээ би ингээд гарцсан болохоор буцаж орохын тулд нөгөө талаараа орно гэхээр амар цаг алдах гад би яг тийг нэг газар унгаацсан нэг хүн одоо авцсан амар сандраал тэг би бүр ингээд орохдоо тэг Playtime-ийн тэр үүдэн зогсоо security нарт баярлаа наа би бас амар сандраад бүр айгаад тийрээд тэг ингээд би ингээд уцаа алгуулгач чи орчид хөөсөн чи нэг security натаа дагаж явжсан залхуу нүрээд намайг орхиод би өөр боцоо орсон яа чи угаасаа ойлгоо наач ч гоё арга гоё шүү тэг би дараа жил рүү 3 өдөр өнгө орчих юм шиг байна. Уцаа 3 удаа уцаа алдаа наацтай. Гэртээ доршиж үзхийг хориглоно. Аюултай. Тэгээ би ороод бүр Playtime-ийн бүх газараар сайн жижиг тултаа жоохон алхаад оцсон баг гарахаас өмнө оцсон газар болгон дээр очиод тэгэж удаан хайс юм уу? Шүү дээ. Би баг 30 минут орж хайж авах. Тэгээ маа найзууд хөрхийн амьдад миний давхар наттай хамт ингээд вау бараа орсон. Эдэж төгөлцсөн. Ваа бараа энэ энийг хаах бол үгүй энэ бүр уурсаж байна. Тэгэл юу ярьчлаа?
Вау, бараг. Юу ирсэн? Найзуудтайгаа хайгаад. Тэгээ ингээд би дулмаараа залгаа баах юм баа. Тэгээд гарч ирээд тэгээд гисэн чи маа нөгөө нэг найз манай гадаад найз чи юу Apple ID хаяачих. Тэгээд дуургыг гээд хэрэн би нөгөө самтарсан хүн чинь мартаад уурч хөрөө өөртөө ч уур өрөөд зөө. Тэг ингээд жамбас халдсан. Тэгээ Apple ID-ийн кодыг мэддэггүй. Йоо. Тэр ихтэй амар юм бэлээ. Код мартсан. Face ID гараа гэж. Тийм бараа Face ID-гаар хийсээр байгаа те. Тэгээ арайг санаад хийгээд ингээд шууд ороод дуурсан чинь машины суудлын доор. Тэгээ тэр хэний машин байсан юм? Манай найз машин. Тэгээ яг тэнд дуурна өстэй те. Тэгээ манай найзуудын чи тэр манай найзуудыг харсан над руу харцыг хараас сарсан ч болоос. Би тэгээ тэрвэр чин гадаа нөгөө нэг юуны парк хурж унаад орилж морлоод бурхан байна ёо. Бүүн баяр болж байгаа юм чинь. Найз чи бөөнөрөө. Тэгээ манай найз бүрийг над руу яг тэг хамаг хараалаа хэлмээр лсэн ба. Хөрхийн амьд гэхдээ намайг бас ойлгосон. Гэхдээ чи одоо босс явъя одоо босс гэх. Одоо яриад масаа босс явъя харийг. Тэгээ найзуудаа жоо сандарсан. Хизээ байсан. Өглөө дүүр мөрөл. Нарц нь өөр өглөө болцсон лээс. Яа. Тэгэл гэртээ харайлсан хамаг би салганаал ингээл орж байгаа. Би бол уц мацаа хайнахээс амар айдаг байхгүй. Жохон бахт амар хуцаа хайдаг байсан. Тэгээ миний тэр лаптоп юм баар нь мартыг ярьсан байлоо энд. яриг шүү дээ. Подкаст нэр яриаг үлээ. Яриг баха. Одоо харин яг ийм тим үе дээр ярьчихэд байгаа штэ подкаст нэр юу ярьсан бэлээ юу яриаг үлээ. Яриг. Би харин яг одоо ярьсан гэсэн дахиад яри. Тийм бид хоёр ер нь бол ингээ ясныг юу ярих юм төлөвлөлөөл хальт ярилцсан штэ. Тэнгүүд би ингээл дотроо очснаа тэр ярьсан ч үлээ яриаг үж илөө гэм бүр одоо яг яриг баха. Тийм. За нэг өдөр битгэд бас Берлин сайхан шоуд өгөө зур шууд ууж байгаа байхгүй. Тэгээснэ би яжид л энэ хэд групп дээр бичээд яваад би хичээлээс шууд очиж тэнэгддэг байхгүй юу. Тэгсэн чинь тийм бөөнөрөө энэнэ мандо жими тэгээд ингэ дөрүлээлөө дуусан. Дуулаа байсан баха. За тийм таавала. За тэгчээл эхлээл 2 пив уугаад тэгээ ээжсэн чи сайхан манай газраас эднэр ер нь уудаг гараад лайна гэж байгаа. Бид хэдийг аргач гараад байсан. Тэгээ бид хэд өнгөө шот мод өгөөд. Тийм энэ дүмн орж исэн гэдэг. Тэгчээл бид хэдэд өнгөө шот өгөөд. Бид хэд тэрний шотыг уугаад тэгээ яа тийм халцуунаас 2 пив гээл 2 пив уугаад би яг ингээд цүнхтэй орж ирээ миний цүгтээд штэ бүх юм байгаа байхгүй. Ийм булангийн ийм ширээн суусан чинь булангийн цонхны доор ийм харанхуй хэсэгт нь зүгээ тайлаа тавьсан. Тэгээ би тэгэд ууж ужаад мууддаг юм байгаа зү хальт мууд би ч муудан гууд чинь шууд Uber-д удаа яваад өгдөг. Тэгээ мань наллаа гэж баярлалаа гэж шууд Uber дуудаал явж байгаа байхгүй. Тэгэл хамгийн нэттэй нь Uber дуудаад Uber дотроо бөөлжөөд Uber-ийн цонх яа за одоо машин дотор өстэй бүр хамаг гэрийнхэн интервьючлээ баг. Машины цонхоор бөөлжөөд би шууд ингээл бөөлжөөл яжсан чинь хэдий гадаа бөөлж байгаа гаднахын сайхан бүрээд. За дотор бас арай. За бас гаднахын сайхан ингээд бүрж байгаа штэ бөлцөрөө. Тэгэл би бүр ингээл амар муудсан байжсэн чинь тэр ах нь харчаад ууг нь болол байж штэ Uber дээр ямар нэгэн бөөлчих бол байнгын асуудал болдог асуудал заяа. Тэрийг бол Uber өөрсдөө зураг мургийг аваад жолооч нь зураг аваад яваалаа тэнгууд дээр ингээд хойноос нь торгуулын явуулдаг. Гэтэ тэр 8 их бол мөнгө ирдгүү. Тэгсэн чи тэр залнааг амар ингээд согтсон байгаа штэ би. Тэгсэн согтсон байгааг нь тааруулангуудаа ой чи өстө машин муугаа алгачнаа гэл амар герман надад ирлээ. Тэгээ манайх ингээд тухайд амьддаг байсан байр ингэж явж байгаа зүү эргээд ингээд ордог гэсэн баггүй. Тэгсэн шууд зүү ирэхгүй шууд чигээрээ авч намайг авч яваад ATM-ийн гадаа гаргаад намайг бүр гарнаас ингэж татаад машинаас буулгасан ATM лөө баг ингэ шүтснээ чи одоо 100 евро гаргаж өг гээд тэгээд би бүр яг сөхтөө ингээл бүр ингээл ёо ямар тэнэг юм бэ би уганд ингэ ясгууга би мэдээд байгаа штэ тэг хизээч юм байхсгүй би одоо ингэ цагдаа дутах юм бол баг цагдаа намайг өмөрх юм би мэдээд байгаа ч гэсэн хурдхан мөнгөний нөгөө зайлъя гэж бодож байгаа юм чинь асуудал үүсэж байгаа тий тэгээд баг миний дансанд үндэ нэг 200 евро баг 100 евро л байсан баг тэгэл 100 гаргаж өгөөл тэр манай гэрийн гадаа өнгөөл би гэрт ороод унтчих байгаа байхгүй. За тэгээд өглөө ингээд сэрээд ингээд утсаа харсан чинь утсыг сэг дууссан. Тэгснэ цүнхэн төтөс хэлгэж байгаа гээд нөгөө нэг ширээ яг ингээд орны хажуудыг сандалтай би цүнхээ байгаад тавьдаг байхгүй. Цүнхээ сандал эргүүлээд харсан чинь цүнх байхгүй. Шууд ингээд сэрэл харсан чинь нөгөө мухар цүнхээд мартаа явцсан байгаа юм чинь. Тэр л төө шууд салгалт төө. Менежер рүү шууд бичиж байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд гол нь шүү. Менежер бас сүнх бодох маань тий. Миний штэ би таад бүр аваа явцсан ч байгаас гэж залбирах шиг тухай үед. Яг үнэхээр би сүмүгээ чинь бараа бодох юу өөрийгөө ч бодох шиг. Өөрийгөө ч олохгүй явж. Өөрийгөө ч олоогүй гэдэг. Миний дотор миний лаптоп, миний SSD, бүх драйвууд, бүх материалууд, миний пассворд, үнэмлэх, аван тайлцтэй. Би цүнхээ алга болгосон бол дараагийн 2 жил миний амьдрал сэрэхгүй зав яасан дээр. Тэгэл бараг л ингээл 5,000 6,000 евроны юм явж байгаа байхгүй зүүн дотор. Тэгэл салгалаад нөгөө нэг яг уу миний цүнх AirTag-тай байсан. Тэгээ дотор нь миний MacBook байсан. Тэгээд
бүх юмар ингээд AirPods хүртлээсэн track хийх боломжтой. Тэгэл уцаа нэг юм цэнгэлэгч болоод асаагаал яжсэн чи бүгд бөөнөр яг тэр газараа байгаа юм чи. Тэнгүүд чи за ядчил байгаа байна. Хүмүүс нь олцсон байна гэж бодоо. Тэгээд тэр хүний Instagram төлөвлөсөн чи манайхан хүн өдрийн 2 цагаас нааш тэр барлаг очихгүй штэ. Чи одоо хүлээхсээр аргагүй гэ. Тэгээд 2 цаг хүртэл ярьж байгаа шүү өглөө. Тэгээд нэг сам мэрэл баг тий. Тэгж бас нэг юмаа хайж баг гараа хөл хамаг юм салгалсан. Амар л юм бэлээ. Юмаа хаях хэвээр. Тэгээд чи бүр шив нууц аваад ашиглаагүй сарч болоо 7 онооч байж байгаа талга болохоор ёо наа чин бүр. Тийм хамгийн голны нууц чинь бас би одоо хүртэл нэг лизэн тэгээд төлж байгаа юм чин. Төлж амжаагүй байт. Төлж амжаачгүй баг эхлээчгүй багт нь хаяаш. Шууд 1100 өрөнд орж байгаа бах те. Яа за тэгэл нэстэ жинхэнэ нэр тархаараа газар шалгуулаад гэдэг шиг те. Яа тэгээд маргаашнаас амар юутай жоох юм юу муутай уцмацсан байн гэж шалгадаг. Тэг юу нэм манай найз мандуу ингээд нэг юм зүүдийг юмтай би бараг зүүдийг юмтай болгож гэж бодож ирсэн за. Би бас яг тийм зүүд юм авдсан гэж бас арай лайтай ч юм уу ч. Бас жоох хэцүү. Тэгээд за тэгээд тийм болсон байдیں۔ Тэгээ 3 дахь хоногоос нь 3 дахь хоног дээр бас айгуу гоё байсан. Тэг 3 дахь өдөр нь жоохон уухамаа ихтүүлсэн. Playtime дээр үү? Playtime яриад байгаа шүү. Playtime яриад байгаа шүү. Яг 3 дахь хоног жоохон ихлүүлээ. Тэгээ би чинь гэрийнхэнтэйгээ бас манай гэрийнхэнтэйгээ шүү дээ. Ах дүү хоёртойгоо наглихаа хац дээрээс дүнц танц гэдэг. Дүгбэн шанага тэгээ баруун зуу яасан гэл. Тэгэл яг дуусахтай амар гоё яасан. Ягаад ч юм уу дуусч байгаагаа мэдсэн юм уу бөөнөрөө одоо танихгүй хүмүүстэй хүртэл бараг би чамтай хайртай болсон. Нөө нэг баар нөлөө 0 танилцсан охинтойгоо 5 минутын дараа I wish you all the best. You deserve the world. Яа, I wish you all the best. Тэгээд баг сайн сайхан надад. Тэгээ яг нөө наглын хазын хажууд чин канта байгаа юм чин. Тэгээ кантагийн хүмүүс нөө өөрсдөө бараг юун дээр DJ-ийн бүднэр гараа бож хэлж байгаа байхгүй баарныхын хүмүүс. Тэгээд нэг бараг өглөө 6 7 болоод тэгээс чи манай нэг ах өөр үзэж байгаа л тийм ч. Тэр ах гэдэг. Хайрт шаа. Их олон ахнар дундаас манай тэр ах. Тэг би л хормогц таньдаг гэдэг шиг. Тэг манай хай өөрхөн бас наттай нөгөө нэг анхудаага чашаад бараг манай дүү битээрт ингээ бараг ингээ амар гоё хайфан байж байгаа. За дуус нэг канта ер нь хааж эхэлж байгаа. Дуусаа гэж байлаа. Тэгээд би ер нь явъя гэдэг дуусаа дүүтэй хамт ботсон. Тэгэл тэгсэн чинь манайх за дараагийн стейж айлаа хаашаа тэр groove орё гэ би бүр хүү groove орно гэхэд залхуу урчиж байгаа. Groove алхах гэхээр залхуу урчиж байгаа. Тэгэл гүг хайрлаа. Тэгээд хайрсан. За нэг тэгээ Playtime бол үнэхээр энэ жил бол үнэхээр вау стогой байсан. Тэгээ надтай бас ингээ гоё парицын найзуудтай баярлаа гэдэг. Тэгэл сингүүр авч өгсөн найзуудтай баярлаа. Сингүүр авч өгсөн найзуудтай баярлаа гэдэг. Тэгэл Playtime дууссан. Жинхэнэ reality хийд бол гэсэн чинь жоохон санаад ч байгаа юм шиг нэг юм нөө найрамдлыг 10 хоног явчаа нэг дараа би нэг сандаг шиг тийм мэдрэмж аваад. Тэгээд хитэн 2 гоор гарсан. Би Playtime-аас шүү суугаагүй. Playtime дээр жоохон кэтрүүлэн арих дарсан хэрэгэлсэн байлаа. Гэтэ яах вэ? Гэтэ яах вэ? Зүгээр штэ. Бас Playtime ч одоо яхад жилд нэг юмт тэгэл. 0 бол энэ жил амар дэж үгүй шүү нэрээ. Тийм. Энэ жил өнгөрсөн жилд орж болд юм уу? Байдаг тий. Камплж байгаа хүмүүсээ. Шавар маурт тий. Артистуудын шаврууд байгаа гэдэг лөө. Тий. Тэгээ нэг хондог хүмүүс чинь баг өглөө бас чинь йога мага хийгээстэй намастай гэж яа тэгж байгаа л дүнц данц гээл тий. Намаг анхудаа явдаг анхын бөгөөс сүүлийн удаа явдаг 2019 онд очсон чинь би өглөөс ирээл шейк гэ 0 орд байхгүй гэсэн чинь ингээд босоо жорлон байгаа штэ хажуудлын залуу бүр яг ингэж зогсож байна. Баг хамт шээ гэдэг би шейк байгаа юм чинь би бүр ингээд таангууд чинь шээж чадахгүй гэхтээ яг бараг л яг нэг 20 секунд зогсоол за боллоо гэж. За баярлалаа ярьтаа гэж гарч амар хэцүү ямар юм жижигхэн ойлтой байсан тэгэл тэр инээдтэйс шүү. Тэгээ Playtime дээр Vibration-ийн ачаар одоо бид нар маш олон ивент хийсэн, олон хүмүүсийн цаашаа ерөн гоё хүмүүсийн тур хийжсэн. Тэгээд тэдэртэйгээ таарад амар хөөрхөн манай Royal-ийн хэдтэй би таарсан. Өвдийн ах манай нөгөө Night Train өглөөр өвлэн гэдэг би story entry хийгээд хүрхт битээр таараагүй битээр гоё юм бичээд зүрсэн. Тэгэл манай Рояли хэдтэйгээ хальт таарал хай маа гэж амар хөөрхөн натаа ингээд амар гоё найзууд чиг уулзаас алсан. Тэгээ My Deadly хоёртой манай хоёр байжсэн чинь намайг хараад. Тэгэл манай найзууд ч ер нь бүгд л артист хүмүүс байдаг те. Тийм бараг манай найзын найз гэ те. Тэгээд манай Vibration-ийн бас нэг ивентэн дээр байсан хүмүүс бичиж таарал. Тийм. Тэгээд нэрээ бас нэрээ санцсан. Тэгээд бас ингээд зогсож байхад над дээр ингээд хид ингээд ирээд подкаст чи сонсдог шүү.
энэ тэр гэдэг одолгийг амар асуусан ш надаас. Одолг байгаа мó? Байхгүй. Тэр яа тий. Манай Берлин дээр. Тэр яа тэр Германда. Тэр Германда ажиллая гэж байгаа. Тэгээд аюу хүмүүс гэж хэлсэн. За аюухэн чааш аюу хэдэд хүмүүс хэлсэн надад аюу хөөрхөн. Тэгээд за тэр яг өөрөө үзчих магадгүй. Би ингээ зүү зогсчихваа. Канта дотор юм байна. Канта дотор гоё бүжиглээ бүгд дүнд таац гээд. Тэгээдсэн чинь нэг аюу тэр ихтэй амар хөөрхөн охин байсан. Би одоо яна нэрийг санахгүй юм байсан юм бол тоо. Амар хөөрхөн охин байсан. Амар гоё ч охин байсан. Тэгэд ингээд ирснээ ингээд тийм аа мөн те гэсэн чинь тий гэсэн чинь би подкаст хийж сонсдог шүү амар хөөрхөн гээд манай хүн ихтэй гартаа нэг шот өрцөө явжсэн. За. Би ерөөсөө би нөө ирүүлсэн болохоор тэгээд ингээд гартаа шот намайг хөөрийн тэрсэн. Тэрхтээ чи гоё шүү маш ингэж яхад надад хамаг тэгэл гарсан. You were cute. I love you. Чамайг шахсан байх гэж бодсон. Бараг өгөхгүй надад уулах гэсэн үү ясаа. Тэгээ надад тикэлгээ асгасан. Гэтэ би тэрийг бол одоо ерөөл гэж бодож хүлээж авсан. Бүтэн хондог шаад өргөцөө гэдэг үү. Амар хөөрхөн охин байсан. Амар олоолын явжсан. Тэгээ цаашаа байсан ингээд найзуудтайгаа юм яриад явсан. Тэгээд тэр надад өгөхтэй амар фан байсан. Тэгээ шууд ингээд хүүтэн оргиол би бүр яг халууцчихсан гэдэгтэй гоё яа. Тэгээд ирчихсэн хүмүүс амар хөөрхөн байсан. Тэгэл дараагийн эпизод ямар ч үгүй хүн амьд сонсч л байгаа юм байна. Ямар ч Монголд сонсож байгаа юм. Тий одоо нэг хамгийн ихт юу лээ. За Netflix эпизод ч угаасаа одлоосон л доо. Тэр нэг хамгийн ихний эпизод энэ чинь 7K юу өстой 7000 үзсэн л хата гэдэг байна. Манай хоёрын Берлиний шоудлтыг сонсдог. Зүгээр тоо шиг санагдаад байдаг. Гэхдээ яг тэгээд хүн амьд үзчихэл сайн л. Харин тий. За тэгээд тэр хугацаанд чинь үсэндээ нэг даа юм уу? Вау. Тэгээд за тэгэл угаасаа гэр бүл ясээс хоол идэх дэлгүүр орё басан бла. За тэгэл буцаж байгаа би. Буцаж ирээд ирснийхаа маргааш яг ирсэн чинь би нэр хүний сайхан найзуудтай маа. Манай одолыг Тамир хоёр намайг зүгээр шууд онгоцны бодлоо зогсож байгаа байхгүй юу? Илээ өргөөл авчих. Шууд би ингээл гараа шууд чамаа мамдаа аваад амар гоё те. Тэгээд маргааш нь би шууд өглөө Мюнхен явсан. За тоглолтоо үзэх гээд BTS үзсэн. Найзуудаа би 13 жилийн дараа анхуутайгаа би BTS үзлээ. За одоо BTS-ийн тоглолтын сайхан бичлэгүүдийг хараа. Одоо би яг жинхэнэ оруулна. Я мэ. Тэгээ яг мэ. Мэ эндэр Jungkook. Тэр ёо Димагийн сториг үзэж бас сонсдгоо хамтлагаа харж jealous болоод байгаа юм шиг. Хүүшээ би үзэхэж. Тэгэж хүмүүс миний өмнөөс баярлаад шүү. Амар сонио надад хамгийн хөөрхөн санагдсан юм яг маа найзууд манай гэрийнх манай ээж хүртэл аа BTS үзэн гэсэн чинь вау ямар гоё инста нэрээгээд. Би ч угаасаа багасаа айгу K-pop сонсож байгаа. Тэгээ гараад ирсэн чинь ингээд гацчт юм бэлээ. Яг одоо амьдралын зорилго юу вэ? Зүгээр BTS би өнөөдөр үзсэн миний амьдрал юу юм бэ? Тэгээ ингээд гараад ирсэн гацаад би уцаа ингээд барьцсан ингээд. Яахаа мэдгүй. Тэгээ хэр удаан хүлээж иж орж марсан? Гайгүйсэн үү? Гайгүй айгүй урд орсон. Эхний 2 дахь өдөр нь орсон болохоор 2 хоног тоглож байгаа юм гээд. Миний бодлоор ер нь 2 дахь хоногт нь явал зүгээр яагаад тэгэхээр арай жоохон цохион байгуулалт нүүр болсон байдаг. Яагаад тэгэхээр ихний өдөр чинь бас тэр Ireland зарааныхан өөрсдөө ч бараг жоохон статистик энэ автж байгаа л да. Би өмнөх өдрийн TikTok-оос амар хүмүүсээс юу сонссон байхгүй. Ингээд амар цохион байгуулалттай амар хүлээсэн яасан гэл те. Тэгээ би ингээд тэгээд 2 өдөр 70,000 хүмүүстэй. Тийш үү. J-Hope BTS-ийн J-Hope өөрөө хэлсэн чинь өнөөдөр яг 70,000 хүн ингээд сууж байна. Бид нар ингээд айлын царгийн дүүргэцэн сууж байна гэл. Тэгээд амар гоё яасан. Бай тэгээд амар тийм хайрладаг хамтлагаа, хайрладаг хүнээ тэгж амьдаар нь харахад үнэхээр вау байсан. Тэгээд тэр чинь долуулаа ингээд амар гоё энергитэй чинь тийм олон туур хийж ингээд цаанаасаа ингээд тэр зүгээр мөнгө төлөөд ороод ирсэн байна уугүй хамаагүй те зүгээр ингээл хамаг юм өгд юм бэлээ. Лаг хаслер юм а те. Тэгчээд Парис тоглолцоод тэгчээ сая FIFA-гийн юун дээр closing дээр бас FIFA time. Тий. Шууд Парисын тоглоод шууд дуусаад баг шууд ниссэн бах Нью-Йорк лөө. Лаг юм а. Тэгсэн чинь бас нөгөө FIFA дээр дуулсан чинь хүмүүс надад бичлэг явуулж байна. Бичлэг явуулсан тийм аа. Бүгд юм алаа явуулаа. Би бүр ингээ харж байгаа. Чи менежер юм аа. Би одоо юу юм те. Би одоо хайп юм аа. Чиний артистууд юм биш та. Тэгээд энэ merch авсан. I love it. Merch тэгээд лаг үнэтэй наацсан уу? Харин тийм 100 € авсан. Би Beyoncé-гийн merch-ийг Max за яг цамц мамс нь бол яаж авч байгаагүй л дээ.
Подолк нэг 50 евро 60 евро л гэдэгсэн. Уулынхаа подолкууд нь одоо зүгээр энэ чинь нэг юу Jersey болох юм те. Бус нь бол 60 евро гэсэн. Гэхдээ надад яг нөгөө авъя гэхээр яг нэг гоёуд нь дууссан. Энэ гэхдээ өнгө мөнгө тасархаа юм байна. Яг нөгөө Арирангийнхаа улаан. Наашаа яа бас нэг Billie Eilish шиг харагдаад байгаа юм тий. Баахан jersey өмсдөг. Гэхдээ өөрөөсөө би яад энэ насан гэхээр нөгөө өөрөөсөө яг merch дандаа их өмсдөг штэ тоглолтын дээр. Тайзан дээр тий. Реклам болгоод тэнгүүдийг тэрийг хараад энэ jersey нүгээр гоё юм байна. Тэгээд энэ дээр бас нэг доор нь Arirang Tour гэж бичсэн. Тэгснэ хойно Munich 26 гэж бичсэн. Тэгээд тэнгүүд ч амар гоё. Тэгэхээр чинь тэгээд нэг 10 20 жилийн дараа энэ амар юм болт юм аа надад л тий. За тэгээд reality хэд буцаал сайн ажилд орсч хэрвээ да. Би одоо ингээд Демаг интервью хийгээ. Гэтэ явсан юм шиг санагтаагүй. Буцаал ирсэн чинь би бас нөгөө олон хоног яваг юм чинь. Тэгэл ирсэн чинь буцаал ингээд манай бирлийнүүд гоё тэгэл тий. Гэтэ яг ирээд үйлчлэгнээс соёл гоё гэсэн. Нөгөө нэг хүмүүсээ хай май гэ мэдлсэн чинь буугаад хүртэл ингээд нөгөө нэг паспортаа шалгуулахад хүртэл паспорт шалгадаг үнэн ч айсан гоё ааштай. Зашгүй дээ. Тийм тэгэл шууд ороод нэг би бас бууж ирэл баг уух юм авах гал ингүүч ингээл хай бас фэссэн бас möchtest du denn гэл амар би баг герман хэлгээ марцсан. Ямар хэлээр ярих вэ? Энийг авъя ихчээ. Энийг авъя ихчээ. Би энэ ч ээтэй хой. Ингээд тийм болсон ярддаг наац Монголоос те. Энэ хэдий. Гэтэ босоод ир баг их баг энэ гэхээ хооронд босол та чи босоод ирэлтэй чи одоо үн мөнэ хилтэй чи. Баг энэ гэхээ хооронд хажуу зогсож байгаа. Гоё. Тэгээд тэгээ Монголд гэхдээ нэг хамгийн тэнэг юм тэнэгч штэ. Яг би одоо өөрийгөө дандаа тийм жоохон гэж боддог юм аашаа. Монгол яхаар л ихчээ ахаа гэдэг байхгүй. Тэгээд зүгээр орсон чи ихчээг намайг гэсэн чи би ингээд би ихчээ харагдаад байна. Нэр би бас надад бас яг тэгдэв. Яг ингээл ах хүн шиг байна даа гэж ангууд нөөдөл нь бидраас амар жоохон мохоо. Эсвэл бидний үе. За бидний үе нь бол яг ялгаатай. Бидний үеийн залуучууд бол харагддаг шүү дээ. Жоохон яг манай нэг 3 4 насны жоохон хүмүүс чи амар хөгш харагдсан юм бэ. Гэтэ яг тэгдэлтэй нөө нэг тийнейж үедээ нөө нэг том болох хүсэлтэй тэгэл стил хувц мовцсон яг нэг тийм нэг л хөгшин усаанаага тэгэл амар хомс момс хийлгүүлээ октож ягддээ шүү дээ. Амар сормос момос хийлгүүлчих. Тэнгүүч өө ана гэж нөөд нь ясам дээр 18 та 19 октод байждаг. Тийм тэгэл намайг ихчээ гэдэнгүүд би чи нэр одоо нэр ихчээ гэдэг рүү анигийн дөө миний дөө болчиход байгаа юм байна шүү дээ. Болсон юм байлээ. Тийм. Начад амар хүнд reality вэ. Ингээд яа гэдэг. Амнаас гардгүй наачтай. Юу ч амаргүй санагдаж байгаа юм чаа. Хөөе анагийн дөөл гэж ёо тийм. Яа гэдгээр юу таксигийн төрөл ингээд суухтаа би дандаа нөгөө ахаа махаа гэд ингээ харангууд яач манай үеийн залуугаад байхгүй. Юу гоо таах уу чиг хөө одоо юу вэ андаа. Андаа миний өгшөө болох юм ааш. Ямдгүй. Юу вэ найзаа. Тиймэрхүү байсан. Тэгээд миний дандаа нэг амар харсан манай Монгол охтууд, манай залуучууд ямар гоё цэмцгэр юм бэ? Үс хаа, царай. Бөөнөрөө нэг юм гоё найрстай. За би ингээд Монголд очиод ингээ хувцас боддог заа. Би энд нэг уулын хувцас бодод идэггүй. Монголд очин бол бараг хажуулын дэлгүүр орохдоо хувцас бодод шүү. Тийм яг Монголд уусаа тэгээд яг нэг society нэг басаал тийм л дээ. Хэдүүлэх нь болохоор тэгэл хүн болгонд гоё яригдах гал. Тэгээд чинь бас жоохон асуудал шүү дээ. Нүг нэг хүн надаас дээш гарчих вэ, дээгүүр давчих вэ гэж. Бивийнхаа дээр байдаг. Тэр нь хിവэрэл лээсэл дээ. Тэр нь бол тэрнийхээ ач туусанд бас бүгд гоё явж ш магадгүй. Тэрнийхээ ач туусанд бүгд амар арчаатай. Бивийнхаа дээр байж байгаа юм лээ. Тэгээ би ямар гоё залуучууд байсан ч ясан дээр бүгд амар токсик шаацтай ясан дээр. Угаасаа токсик нь хിവэрэл лээдэн шүү дээ. Манай би болохоор амар positive яасан гэвэл урдас яасан гээл. Тэгэл бөөн драма, баруун зүүнгөө ба. Тэгээ би бүр хүү чих халаал ирж байгаа. Чихтэй тэгээ хөөх юм бүтэн жилийн драмагаа 2-7 хоног л сонсдог болгооч юм. Үнэ. Хизээ юу болсон бэ гэж наач. Гэтэ гоё яасан. Тэгээ маа найзуудыг нанаа очих болгоно гоё ойлгох юм дөө. За ингээд юу яа? Одоо ингээд манай монголчонгоо одоо ингээд Берлин тавтаа байрлаа. Одоо ингээд дараа 7 хоног сэтгэл хараагаад байна. Reality тавтаа. Welcome to reality. За одоо season 2-оор одоо ер нь excited байна. I'm very excited. Ер нь бол их гоё явж шүү. Их төсөл манай энэ төсөл их сайн явж байна. Одоо тэгээд манай season 2-ын дугаарууд дээр манай Rave the Planet болоод тэрнгөө сайхан манай артистууд манай Vibration-ын бөөнөр орж ирэн тэрэн дээр дахиад нэг эпизод хийх бах. Тэгэл ер нь
бид хэд чинь яг би миний дотроо бодож байгаа юм бол ингээл нэг галзуу юм игээл од олчих л да. Нэг viral юм хийчих би юу бодоод байгаа байхгүй юм дээр нэг юм татаадаг ч юм уу те. Тэнгүүд бас нэг албатай ч штэ чиж бодох шиг тэгэл угаасаа ингээд яг юм authentic өөрсдийнхөө юмыг барайл явж байгаа цагт хоёлаа тэгэл гоё илүү олон хүмүүс хүрнэ гэж би бас бодлоо. Тэг хүмүүсийг би гэхдээ яг одоо ингээд бас битүүрийн хүмүүсийн ингээд подкастыг сонсдог шүү. Хоёртой ингээд гоё найзтайгаа байгаа юм шиг байдаг гэж хэлж илээ. Тэгээд тэгтээ миний хүсэж байгаа юм бас бид битүүр сэдв хэрэгтэй шүү. Тийм болохоор бас та хэд ингээд сонсомоор байгаа юм байдаг. Манай хоёрыг нэг дотроос нэг энэ хоёр ангалцчихсаа ч юм уу тиймэрхүү юм байдаг бол бичээрэй. Гэтэ бас хар маст хүрнэ гэдэг чинь амар аюултай л да. Бас яг нэг юм ярьж байгаад хар маст түрэл идэгдээд ингээд даруулцдаг креаторуд бас байгаа. Тэгээд тэр яг хар масын attention ашиглаад босоод ирдэг бас хүмүүс ч гэсэн бас байгаа л та. Тэгээд тэр чинь бас амар гамбл байхгүй юу. Тэнгүүд яг ингээд яг удаан гоё ингээд steady явж байгаа яг community шиг яг ингээд үздэг хүмүүс нь байнга үзээд байгаа юм болоо бас гоё. Чи юунд байна гэдэг? Чи яасан бэ? Тэр чинь бас ингээд одоо харахгүй штэ. Одоо ингээд бүтэн 3 жил кино урлаг сурлаа. Бүтэн 3 жил маркетинг юм уу сурлаа одоо тийм шахам яа. За, Song of the Week. За чи Монголд гоё дуу мó сонсоо. Хүмүүс инфэл германер хүмүүс инфэл байна уу гэдэг. Тийм хүмүүст ингэж санал болгох гоё дуу мó. Чи дараа нь юу Монголд таамаа сонссноо? Мотор таваа. Юу гэсэн юм? Дараа нь өөрөө юу? Надлах сайхан өдрөө нандин ирэхнээ гаргаад наасаас авчуулаа. Тэр надлах сайхан өдөр нандин ирэхнээ гаргаад наасаас авчуулаа. Тэр мэднэстэй. 200. Миний дуу болохоор бидний хайртай артист байсан манай мундаг залуу 202 түүний маань Be My Summer гэдэг дууг зориулъя. Тэгээд тэр ч хөрх залуу шүү. Yeah, we're so sad. Тэгээд би яг нэг өнгөрсөн жил намайг явсны дараа болсон юм болохоор тэгээд бас сайн Монголд очиод бас айгүйх дуунуудын сонссон, сүүлийн альбомын бас сонссон. Үнэхээр мундаг хүн байсан байна. Чи чинь бас ядчлыг тийм битүү би нэг таньдаг байсан. Тийм анх яг би дуу муу хийж байхдаа битүү болон дуу ингэж ярьдаг байж байгаад би Герман яваад яг хотлаалсан л та. Бас 200-тэй ерөөсөө яг амьдэр болж байгаа юм амар чат мат бол бичижсэн. Бас нэг юм дээр хамтарч ажиллах гад. Тэгээ сток хөөрхөн гэгээлэг сток мундаг залуу байсан шүү. Good soul байсан. Тэгээд тийм болохоор энэ дуу зориулж байна. Тэгээд энэ бас яг миний хамгийн анх яг өөрийнх нь нөгөө нэг хийжсэн дуунуудынх нь миний хамгийн хайртай дуу өөрийнх нь 202-ийн тэгээ Be My Summer гэдэг дуу. Be My Summer. За чиний Song of the Week. За миний Song of the Week бол шүү дээ. За уг нь бол за Anderson .Paak. Anderson .Paak. Тийм Anderson .Paak чи гоё артист шүү дээ. Тэгээ би энийг нэг Apple рекламнаас олж ирсэн анх. Тэгээ бүр ингээд өмнө 2018 он монд сонсдог гэсэн байхгүй энэ дууг. Тэгчээл сая ингээд дээр үеийн дуунуудаа ингээд сонссон чис гоё шүү. Дээр үеийн плейлистүүдээ ингээд сонсоод энэ нүний Apple Music чинь би Apple Music ер нь бол байнгын constantly ашиглаж байсан. Spotify хаяада орж гараад явдаг л та. Тэгээд нүний 2018 оны дуунууд 2019 оны дуунуудыг ингээд харах боломжтой. Тэгээд өө чи юу лээ гээд дараа л тэр дуу сонсон ч гоё. Anderson .Paak Until It's Over гэдэг дуу байна. Тэгээ энэ их тийм амар юм cinematic яны юм киноны хэсэг гарч байгаа юм шиг амар гоё дуугаа. Тэгээ та хэд сонсороо. За тэгээ манай season 2-ын episode 1-ийг дууссан үзсэн. Баярлаа. Дараагийн дугаараар уулзцгаая. TikTok-аараа. Yes. Rave the Planet-ийн float-ны, машины, шоудалтын TikTok яг удааваарай. Vibration BLN.com-оор зочлоорой. Vibration.BLN.com руу оронгууд podcast гэсэн хэсэг байгаа. Одоо энэ дээр ингээ харуулж байгаа. Таг марцсан шүү. Podcast хэсэг рүү оруулах юм бол та бүхэн манай бүх season-ы бүх дугааруудын preview-ийг сонсох боломжтой. Тэгээд линкэн дээр дараад шууд бүтнээр нь одоо preview-гээ сонсчоод энэ дугаарыг бүтнээр нь сонсох юмсан гэж бодох юм бол линкэн дээр нь дараад шууд ороод хүссэн платформоор бүтэн дугаарыг сонсох боломжтой байгаа шүү. Тэгээд манай Vibration-ы YouTube-ыг subscribe хийгээрэй. Хонхын дараарай. Энэ бичлэгийг лайклаарай, комментлаарай. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая манайхаа. Love you guys. Би биндэ хайртай. Соёлтой бай. Би биндэ жоо хайртай бай.